Булган аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Булган аймгийн Худаг өндөр сумын харьяат 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-өөс 1989 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын политехникийн дээд сургууль, 1995-аас 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, 2001-ээс 2003 онд удирдлагын академиг тус төгссөн. Автомеханикийн инженер, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр. 1990-ээс 1992 онд Оросын холбооны улсын Южно-Сахалинск хотын Рибков улсын үйлдвэрийн газар менежер. 2000-аас 2004 онд Дэд бүтцийн яамны харьяа, засгийн газрын хэрэгжүүлэх шагнаалаг, авто тээврийн газрын даргаар ажиллах үедээ Улаанбаатар хотыг аймгийн төвүүдийн хоорондох зорчигч тээврийн өнөөгийн тогтмол шуурхай үйлчлэгийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж чигдрүүлсэн юм. 2007-оос 2008 онд зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга. 2008-аас 2012 онд зам тээвэр барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар тус ажиллаж байсан. Хамтарсан засгийн газрын үед дэвшүүлэн тавьсан шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөрийг эхлүүлэхэд голлон оролцож, хөшгтийн хөндөд баригдаж буй олон улсын нисэх буудлын төслийг эхлүүлж удирдах байв. Мөн Монгол улсын автозамын сүлжээний бүрэн зураглал, тооцоо судалгаа гаргах ажлыг санаачлан гүйцэтгэж, зарим аймагуудыг нийслэл Улаанбаатар хоттой хатуу ухажилттай автозамаар холбох ажлыг хийж гүйцэтгсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 14-нд хурлдсан Булган аймгийн Монгол Ардын намын хорооны 5 дугаар хуралдаанаар намын хорооны даргаар сонгогдсон ажиллаж байна. Аймгийн намын хороог удирдан ажилласан цагаас эхлэн намын байгууллагуудын ажлыг эрчимжүүлж, анхан шатны нэгж байгууллагуудаа бүхий л талаар дэмжиж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшил, урам зоригийг нь сэргээж, тэднийхээ санал бодол, дуу хоолойг нь сонсож, намын хорооны бодлого, үйл ажиллагаа, ажлын арга барил зэрэгт шинжилэлт хийж, иргэд олон түмэнтэйгээ эргэх холбоотой ажиллаж байна. Улсын хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Жаданбиин Батэрдэн сүүлийн 3 жил Булган аймагт ажиллаж амьдарч, төрийн ажилд мэргэжсэн туршлагаа орон нутгаа хөгжүүлэхэд зориулж байна. Булган нутгийн унган хүү Жаданбиин Батэрдний улс төрийн алсын хараа төрийн ажлын туршлагыг нь Монгол Ардын нам үнэлж, улсын хурлд эхийг хийж бүтээх эрч хүчтэй бэлтгэгдсэн төрийн болгосон хүчин гэж итгэл хүлээлгэн улсын хурлын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн байна. Монголчууд бид дэлхийн даяарчсан хөгжлөөс хоцролгүй, улс орныхон тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах төрийн цогц бодлогыг хуулиар бэхжүүлэх цаг үед тулаад байна. Монгол улсын хэмжээнд хийх эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн хүнд байдлаас гарах тал дээр бол олон сайхан заалтууд, тийм зорилттой бүлэг заалтууд байгаа. За энэ хүрээнд бол Булган аймгийн хөгжүүлэх, Булган аймгийн эдийн засгийн холбоотой олон том заалтууд байгаа. Тэгээ энэ заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ер нь бол бид нэр нийт ард түмнээсээ бол санал авч явсан. За бид хамтдаа гэсэн ийм том аяныг зохион байгуулах хүрээнд ард түмнээсээ бол сонсож, ард түмнийхээ саналуудыг сонссны үндсэн дээр одоо намынхаа мөрийн хөтөлбөрт бол тусгасан олон заалтууд байгаа. Тэгээ энэгээр заалтуудыг бол хөгжүүлэхийн төлөө одоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэж хэлье. Нэр дэвшигчтэй бус намынхандаа өрсөлдөгчтэй юу гэж хэлэх вэ? За улсын хурлд өрсөлдөх энэ өрсөлдөө маань хуулийн дагуу шударга явах ёстой. За тэгээд бүгд л одоо нутгийн төлөө, бүгд Монгол улсын төлөө, нутаг орныхоо төлөө явж байгаа ийм сайхан залуучууд, ийм сайхан одоо хүмүүс өрсөж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сайхан одоо шударга өрсөлдөнө гэж бодож байгаа. Ер нь бол бид шударга одоо засаглалыг бий болгох, шударга төрийг бий болгох тал дээр одоо хин хөнгөө аливаа бүх намууд одоо ийм зарчмыг барьж ажиллах ёстой гэсэн ийм л үндсэн зарчимтай, ийм л үндсэн бодолтой байгаа. Монгол улсын хөгжлийн түүхэн, хүндхэн он цагт тулахтай төрийн бодлого зангидж байсан Монгол Ардын нам, эрч хүчтэй, төрийн ажлын туршлагатай залуу улс төрчийг Булган нутгийн иргэдийн сонголт дэмжлэгийн ухаатай улсын хурд оруулахаар илгээсэн. Хуулиар засаглаж, мэрэгчсэн төрийн зөв бодлоготой Монгол улс хөгжин. Улсын хурлын сонгуулийн 10 дугаар тойрог Булган хангаануудтай нэр дэвшиж байгаа Жаданбиин Батэрднийг Булган нутгийнхан ухаалан дэмжиж байна. Сонголт мэргэн байж төр амгалан байх болтугай.
Бид зүтгэн хамтдаа хөгжинэ.